энүүгээрээ дамжуулаад ерөөхдөө биткойн бас цохилт авах магадлалтай. Ер нь бол алтны үн ханш ерөөхдөө тайвшираад тэгээд хэдүүлээ дараагийн томоохон хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргана. Тэгээд тэр хугацаанд хэдүүлээ мөнгөө нефтэн дээрээ жоохон хийцэн байгаа. Дийлэх мөнгө Америкийн засгийн газрын бонд дотор төр зогсож байгаа шүү. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50 хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээ контентээр үргэлжлүүлье. Оройн мэд хөрөнгө оруулагч нараа. За, өчтөр орой квантумын хувьцаанууд маш сайхан унжсэн. За, хэдүүлээ IonQ-гийн хувьцааг харцгаая. Хэдүүлээ саяхан short position эхлүүлсэн. Таад нь харж байгаа бол өчтөр тийм $55 хүртэл навс унтсан. Гэхдээ харамсалтай юм бэ гэх юм бол өнөөдөр өглөө pop хийсэн. Хаурал явсан бэ гэх юм бол бараг $64 хүртэл ингээ өсөө явцсан. Юунаас болсон бэ гэх юм бол White House цагаан ордон quantum хувьцаанууд лөө жоохон мөнгө хөрөнгө оруулалт хиймийн Rigetti Computing лөө IonQ лөө QUBT лөө 10 сая доллар хөрөнгө оруулалт хиймийн гээд тэгээд юу болсон бэ гэх юм бол таад ингээ харж ийн IonQ дээрээ шүн ерөнхийдөө пат гээд $65-66 хүртэл өсөөд яваа. Тэгэл одоогийн байдлаараа буцаагаад буурсан байна л да. Яг гэх юм бол $10 сая энэ хувьцааг ерөөсөө нэг нөлөөлөхгүй. Тэгээд ер нь бол нэг санхүүгийн шинжээч энэ бизнесийг ойлгодог хүн энэ компани хувьцаа харах юм бол энэ угаасаа scam гэдэг угаасаа ойлгомжтой. За Rigetti overnight шүний ингээ ханшаар ингээ хэдүүлээ харах юм бол бас нэг томоохон popтай байсан. Хэдүүлээ харцгаая тий. $34. Тэгэл ингээ жоохон дэшээ явсан. After hours 6%-аар өссөн байгаа 38. QUBT энэ бүр төрчтэй scam тий. Бас жоохон pop хийсэн. After hours юу болсон бэ гэх юм бол 10% өссөн. Одоо $16 дээр байгаа. Гэхдээ хэдүүлээ ер нь бол IonQ дээрээ төлөрсөх ёстой. Бас Rigetti дээрээ хэдүүлээ жижигхэн short positionтэй. Тэгээд юу харагдаж байна гэх юм бол за нэг 66 хүртэл нь яваал. Одоо ерөөхдөө энэ fizzle out хийж байгаа хүмүүс $10 сая гэх мэт. За тэгээ би өмнө зөндөө ярьж ирсэн. Тэр юу юм бэ гэх юм бол bear market болж ах үедээ зах зээл ерөөхдөө хямарч ах үедээ эсвэл буурж ах үедээ сайн мэдээж гисэн хүмүүс хэрхэн хүлээж авдаг юм бэ гэх юм бол сайн хүлээж авдаггүй. За тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол $60, $61 дээр байна. Энэ өргөжлүүлээ доошоо буурах магадaltaй буцаагаад эндээ хүрэх магадлал бол маш өндөртэй. Гэхдээ хэдүүлээ боломжтой байх ёстой. Тийм учраас бага хуваараа орсон байгаа. Community дээр би бас юу харагдсан бэ гэх юм бол бараг багцынхаа 100%-аар IonZ авсан хүмүүс нь харагдсан. Бити тэгээрээ. За дараагийнх хэдүүлээ биткойны ханш харцгаая. Өчтөр жоохон өссөн хэдүүлээ hourly chart харцгаая. Тэгээ жоохон өссөн байна. $109,000 дээр ирсэн байгаа. Ерөнхийдөө энэ 200 хоногийн тренд дээрээ л явж байгаа. Тэгээд энэ одоо хаашаа явах нь хэдүүлээ харцгаая. Бас жижигхэн позицэнд авсан байгаа. Тийм учраас энэ дээрээ нэг шуналтахгүй. Гэхдээ буурах магадлал ягаад өндөртэй юм бэ гэх юм бол та харуулчих. S&P 500 дээрээ SPY хараад үзэх юм бол daily chart лорцгой. За тэг өмнө хэлжсэн ерөөхдөө яг энэ өдрийн candle дотор ингээд яваалаа. Сая нэг жоохон өсөө явах гэж үзсэн. Failсэн uptrend line дээрээ ерөөхдөө жоохон bounce хийж байгаа resistance support болж байна. Тэгээ яах магадaltaй юм бэ гэх юм бол үргэлжлүүлээд доош унах. Яг гэх юм бол QQQ хараад үзэх юм бол бас ерөөхдөө доош явцсан байгаа та харж байгаа юм бол энэ candle дээрээ талтаа орцсон байгаа. Ерөөхдөө double top formation одоо харагдаж эхэлж байна. Тэгээ энэ ерөөхдөө доош явах магадaltaй. Доор хаяж тэгээ хуучин 589 руу явах магадaltaй. Энд бас нэг зон харагдаж байгаа. Энд бас нэг зон харагдаж байгаа. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол доошоо явах магадлал бол өндөртэй. Dow Jones дээр арай өөр зураг харагдаж байна. Тэ uptrend дотор ингээ хിവэрэ яг гэх юм бол энэ олон улсын мөнгө Dow Jones руу орж байгаа болохоор арай өөр тэр S&P 500, Nasdaq гэх мэт чинь арай Америк дотоодын
зах зээл гэх юм уу да Dow Jones руу хин орж байгаа юм бэ гэх юм бол томоохон хөрөнгө оолтын сангууд, тэтгэврийн сангууд тийм учраас Dow Jones дээр харьцангуй гайгүй. За өчтөр Tesla сайнч биш, мууч биш тайлан үзүүлсэн. Тэгээд юу болсон бэ гэх юм бол жоохон pop хийгээд тэгээд fizzle out болоод ерөөхдөө өнөөдрийн байдлаараа жоохон буурсан байгаа $426. Тэгээ ойрын хугацаанд ерөөхдөө тайлан гарахгүй энэ range дотор явж лэн sideways consolidation ингээ үргэлжлэл явж байна. Энд нэг step up хийсэн. Тэгээд ерөөхдөө одоо sideways consolidation явна. Тэгээд Optimus Robot гэх мэт чинь янз бүрийн мэдээлэл гарахгүй юм бол Tesla одоо баг зэрэг ингээд жоохон буурах магадaltaй. Яг гэх юм бол зах зээл өөрөө QQQ, SPY ерөөхдөө буурж байгаа учраас хугацааны арилжаа хөрөнгө оолт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оолтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манай рафтан чам дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, хэдүүлээ одоо алтыг ярьцгаая. Манай community дотор хүмүүс за одоо алтны уналт нь дууссан биш үү гэх мэт шиг ингээ ярьж байна. Үгүй ээ. Энэ бол 1 2 3 өдөр дээр хэдүүлээ явж байна. Тэ энэ жоохон retraction дээр. Тэгээд ерөөхдөө та мэдж байгаа юм бол A, B, C correction болох хэрэгтэй. Ер нь болдгийн. Тэгээд энэ бол дөнгөж одоо эхний шат дээр явж байна. Одоо жоохон bounce хийгээд тэгээд ерөөхдөө доошоо явна. Маш олон хүмүүс нь шуналтаа тултаж авсан. Маш олон алтны уурхаа алтыг худалдаж авсан хүмүүс одоо шуналтаж явж байгаа, айцтай явж байгаа. Тийм учраас энэ ерөөхдөө rollover хийгээд доош явах магадлал бол маш өндөртэй. Эсвэл яг нэг геополитикийн юм мэдээлэл гараад ирчих юм бол үргэлжлүүлээд өсөх магадлал байгаа. Хэдүүлээ ингээд харах юм бол trend line яг trend line дээрээ ерөөхдөө bounce хийсэн юм байна. Тэгээ bull market ингээд 8 сарын сүүлээр эхэлсэн гэж үзэх юм бол ер нь бол энэ нэлээд баталгаажсан одоо trend line гэх юм уу да эндээ бас нэг удаа bounce хийсэн. Тэгээ хэдүүлээ харцгаая. Тэгээ хоёр дахь удаага bounce хийгээд ингээ үргэлжлүүлээд явах юм бол окей. Энэ тренд үргэлжлүүлэх юм байна гэсэн хэдүүлээ мэдээлэлтэй буцаагаад орж болно. Тэрнээс наан ерөөхдөө арай gamble хийж байгаа юм шиг мэдрэмж надад төрж байгаа. Тийм учраас хэдүүлээ боломжтой бай. За энийг хэдүүлээ сайн харцгаая тий. Нэг bounce хийлээ. Тэгээд яах магадaltaй юм бэ гэх юм бол энэ дээр дахиад яана. Тэгээд энэ доогоор нь fake out хийгээд энийг retest хийгээд ингээд дэшээ явах магадaltaй. Эсвэл ингээд bounce хийгээд за тийм учраас 50 байцгаая. Алтан дээрээ хэдүүлээ сайхан ашиг хийсэн. Дахиад ашиг хийх зүгээр цаг хугацааны асуудал. Зүгээр энэ магадлалууд арай бидний тал руу ирэх юм бол хэдүүлээ ер нь бол ишээ орхоор байгаа шүү. Тийм учраас яарах хэрэггүй шуналтах бас хэрэггүй. За мөнгөн дээрээ ер нь бол бас яг адилхан энэ чарт ингээд тренд лайныг зурх юм бол төстэй юм харагдаж байгааз. Тийм энэ үеэр 2 удаа bounce хийсэн, 3 дахь удаа bounce хийж гин. За энийг бас нэг bounce гэж тооцож болно. Эндээ уулзах тэгээ дээшээ явах юм уу? Breakdown хийх юм уу? Хэдүүлээ харцгаая. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ хүртэл явах магадaltaй шүү. Яг гэх юм бол энэ 200 day moving average ингээл явж гин. Магадгүй тийм 200 day moving average-тэй уулзах магадлал байгаа. Яг гэх юм бол энэ үеэр уулзж ирсэн, энэ үеэр огтлцож ирсэн. Энэгээр нэг breakout хийгээд одоо жоохон retraction хийх цаг нь болсон. Гэхдээ хэдүүлээ мэдээж харах ёстой sideways consolidation эсвэл энэ trend line-аараа дээшээ явчих юм бол хэдүүлээ яамаар байгаа юм бэ гэх юм бол тодорхой тий өмнө зөндөө ярьж ирсэн Curve mining-ийн хувьцаа хэдүүлээ харцгаая. Curve mining бол энэ trend line-ыг сая эвдлээ. Доогуур ингээ явсан. Одоо яг энэ resistance болж байна. Fake out болох юм уу үгүй мүү хэдүүлээ харцгаая. 7 хоногийн дараа тайлан гарч ирнэ. Тэгээд эх 7 хоногт хэдүүлээ зах зээл уур амьсгал
Тэ хүмүүсийн шунал айдас яаж байгаа юм бэ хэдүүлээ тайван хараад тэгээ тэрэн дээр үнслээд хэдүүлээ шийдвэр гаргацгаая. За өөр юм юу болж байна гэх юм бол хэдүүлээ нефтний зах зээл рүү орох юм бол тэ одоо манай Монгол одоо бензиний хомсдол болж байна. Crude oil futures and why за окей тэгээд өмнөх descending triangle triangle-ийн дагуу ингээ явж байна. Сая явуулсан бэ гэх юм бол $50 дээр bottom хийгээд тэгээ одоогийн байдлаараа нэг пошк нэг barrel crude $61 дээр явж байгаа. Таамаг юу юм бэ гэх юм бол энэ line руу яваад тэгээд retraction ороод тэгээд дээшээ юм уу доош явах магадaltaй. Одоо Унгар, Европт ерөөхдөө газ, нефт боловсруулах үйлдвэр террористууд ингээ яаж ийн Израилийн маргаан буцаагаад гарч эхэлж байна. Тийм учраас энэ ерөөхдөө тайвшрах ерөөсө болоог байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ бол дээшээ явах магадaltaй. Тийм учраас хэдүүлээ хоёр нефтийн компани руу маш хямдхан үн хааш дээр хөрөнгө олт хийсэн. Тэгээд нефтний үн хааш ер нь баг зэргийн ч гэсэн тогтвортой bull market руу ороод эхлэх юм бол тэр компаниудын хувьцаа ер нь бол айгүй хөөрхөн өсөх магадaltaй. За арай урт хугацаагаар ингээ хараад үзэх юм бол тэгээ таад ингээ харж гин нэрийг нь устгачээ. Тэ. За энд нэг жижигхэн бяцхан uptrend line харагдаж байгаа. Тэгээ энэ channel-ыг ингээд зурчих юм бол тэ. За тэгээд ерөөхдөө энэ channel ингээ харах юм бол баг зэрэг ингээ дээшээ доошоо явж гин энэ ер нь бол энэ channel-ын ёроолтой хүрч байх шиг байна. Тэгэл яах магадaltaй юм бэ гэх юм бол ингээл дээшээ яваад буцаагаад retraction хийгээд явах магадaltaй. Тэгэл хэдүүлээ ямар байна гэх юм бол энэ үеэр нөө нефтний компаниг зарна, энэ үеэр худалдаж аавна, энэ үеэр худалдаж аавна, энэ үеэр зарна. Тэгэхээр нефтэн дээрээ бас юу их боломжтой юм бэ гэх юм бол таад нэг харж байгаа юм бол энэ цэгцтэй ингээд дээшээ явах айгу ховор одоо ингээд яг ингээд ингээл явах нь ерөөсө би болдоггүй яадаг юм бэ гэх юм бол бам тэ пуужинтдаг геополитикийн эрсдэл Иран гих мэтчлэн Орос морс тэгэл бам доошоо ингээ ундаг тэгээ дээшээ ингээ пуужинтдаг тэгээ хэдүүл ямар байна гэх юм бол энэ өсөлтөөрөө хэдүүлээ хувьцаагаар ашиг хиймээр байна тэгээд нефтний үн хааш ингээ дээшээ пуужинтаад энэ channel-ийнхаа таацнаа хүрчих юм бол хэдүүлээ баг зэрэг нефтний put option авах одоо тим юм хиймээр байгаа шүү. За тийм учраас тэрэндээ хэдүүлээ бэлэн бай. TLT нэг хэдэн хоног хөөрхөн өсөжсэн чин одоо буцаагаад баг зэрэг бууралт үзүүлж гин бидний Орсон ханшин дээр буцаагаад ирсэн байгаа. Гэхдээ энэ урт хугацааны хөрөнгө олт болохоор энэ дээр нэг сүртэй ярих хэрэггүй. Monthly chart харах юм бол breakout болцсон байгаа. Тэ таад нарж юм бол нэг олон сүртэй зураг явахгаараа ер нь бол энэ descending triangle-аас гарцсан байгаа. Магадгүй одоо нэг retest хийж магадгүй энэ дээр тэгээд ерөөхдөө өсөлтөө өргөжүүлж магадaltaй энэ дээр хэдүүлээ нэг сүртэй яарахгүй богино хугацааны бондын зах зээл харах юм бол SHY ерөөхдөө хөөрхөн дэшээ яваал байна 83.12 та гарцсан байгаа ер нь бол богино хугацаатай Америкийн засгийн газрын бондууд хүмүүс нэлээд хөөрхөн сонирхож байгаа тэгээд хэдүүлээ юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол энэний дээгүүр жоохон гараа явах юм бол ер нь бол bond market буцаагаад дэшээ өсөх магадлал өндөртэй. За яагаад бондууд өсөх юм бэ гэх юм бол Европын эдийн засаг муудаж байгаа. Таад нь харж байгаа юм бол энэ евро өөрөө ерөөхдөө сулраад эхэлсэн байна. Таад нь харж байгаа юм бол тэг саяхан энэ 100-ны төгсгөлөөрөө евро 1.9 дээр хүрсэн тэрнээс хойш ерөөхдөө тогтвортой ингээд доошоо явж байгаа. Одоо 1.15 дээр хүрсэн байгаа. Тэгээд энэ бол ингээд доошоо явна. Хүмүүс евро зарна. Еврогийн хөрөнгүүдийг зарна. Европт байгаа Францын засгийн газрын бонд, Италийн засгийн газрын бонд гэх мэт шин бондуудыг зараад тэгээ хаашаа орох юм бэ гэх юм бол энэ Америкийн TLT руу орно. Тэгээд SHY ерөөхдөө хамгийн хурц хөдөлгөөнтэй болох магадaltaй. Тийм учраас хэдүүлээ одоо хүлээж байгаа SHY дээр ерөөхдөө call option авахыг хүлээж байна. Тэгээд зах зээл дээр ерөөхдөө иймэрхүү юм байна. Бусад юм дээр юу 50 хэдүүлээ одоо юу хүлээж байна гэх юм бол энэ quantum computing дээр баг зэрэг short хийж байгаа. S&P 500 QQQ буурахын өргөжлөлөөр буурахын хүлээж байна. Энэгээр дамжуулаад ерөөхдөө биткойн бас цохилт авах байх магадлалтай. Тэгээд ер нь бол алтны үн хааш ерөөхдөө consolidate болоод тайвшраад тэгээд хэдүүлээ дараагийн
томоохон хөрөнгө оолтын шийдвэрээ гаргана. Тэгээ тэр хугацаанд хэдүүлээ мөнгөө баг зэрэг short позиц дээр тавьсан байгаа. Нефтэн дээр жоохон хийцэн байгаа. Тэгээд дийлэх мөнгө, манай мөнгө Америкийн засгийн газрын бонд дотор төр зогсож байгаа шүү. За, дараагийн апдейтээр уулзцгаая. Тэгээд мэдээгүй юм бол Берлинд удахгүй 11 сарын 1-нд сургалт болох гэж байгаа шүү. Тэгээд мэдээлэл нь доор. Тэгээд Берлинд уулзцгаая. Бай бай. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. Ich komme nach Deutschland. За, Берлин хотод 11 сарын 1-нд 12 цагаас анхан шатны хөрөнгө оолтын сургалт болно. За, тэр сургалт хэдээс эхлэх юм бэ гэх юм бол 12 цагаас эхэлнэ. Хэзээ дуусах юм бэ гэх юм бол 4:30. Дундураа бас завсарлага мэдээж байгаа. Энэ сургалт нэр би та хэд юу заах юм бэ гэх юм бол тийм миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаас та хэд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэр хөрөнгө оруулагч шиг адилхан амжилт нүрэхийн тулд. За, тэрийг ярьсныхаа дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол мэдээж хамгийн муу хөрөнгө оруулагчийн бас жишээ авна. За, тэр хүний алдаа хэрхэн давтахгүй байх вэ? За, тэгээд дундуур завсарлана. Тэр завсарлагын дундуур надаас хүссэн юм асууж болно, бас надаас ном худалдаж авч болно. Тэгээд дараа нь юу сурах юм бэ гэх юм бол энэ Монгол үрлэн зантай хэрхэн тэмцэж ерөөдөө хоримтлал үүсгдэг болох вэ? Хамгийн сүүлийн хэсэг тэгээ үл хөдлөхийн хөрөнгө оолт. За, амжилттай, зөв байршил, ирээдүйдээ үнд цэнэ хадгалж чаддаг өсдөг үл хөдлөхийг яаж таньж авах мэдэх сонгох вэ? За, тэгээд энэ сургалт дахиад хэлье. 11 сарын 1-нд 12 цагаас эхэлнэ. 50 хүний суудалтай учраас гэлс бүртгүүлээрэ. За, тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл бүртгүүлэх линк энэ видеоны доор байгаа шүү. За, зин вонсон бэлий.